За өдрийн мэндэ асуугаад тодорхой хариулахгүй учраас хариулах шаардлагагүй гэдгийг энэ хоёр сайдад хэлье. За энэ зүйлийг заавал оруулаарай гэдгийг хэлье. Нэгдүгээрт техникийн нөхцөлийн нэг цонхтой байхгүй бол төрийн байгууллага гаргасан шийдвэрээ иргэн аж ахуйн нэгжээс нэгсэн хэвээрээ байна. Жишээ нь барилга барих гэж байгаа компани барилгаан барихдаа ус сувгийн удирдах газраас, Улаанбаатар дулааны газраас, эрчим хүчний газраас яг ижилхэн газрын гэрээ, барилгын зураг, төрд байгаа ижилхэн мэдээллийг цаасаар нэгсээр байгаа тохиолдолд энэ хууль гарсан ч тунхаг хэвээрээ болно. Монгол улс бол хуулийн тоогоороо дутхааргүй улсоо. Улсын их хурл хуулийг үйлдвэрлэж байна. Хуульчийн амьдрал дээр хэрэгжихгүй байна. Бид нар энэ хуулийн хэрэгжилт гэдэг зүйл дээрээ анхаарч энэ хуулийг батлах бол шаардлага байна гэж харж байна. Хоёрдугаарт нь төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүйгээд хугацаа заагаад 14 хоногийн дотор хариу өгөөгүй бол зөвшөөрсөн тооцноо гэдэг зүйл чинь амьдрал дээр биелдэхгүй маа. Заавал цаасаар нэгдэг учраас дараагийн байгууллага бол газрын гэрээний нотариотоор ирсэн хуулбар чинь байхгүй байна гэд дараагийнхаа зөвшөөрлийг өгөхгүй. Тэгэхээр автоматар дижитал буюу цахим систем дээр энийг гэрчлэгээ үүсгдэг, эрх үүсгдэг цахим шийдлийн технологиг энэ хуультай хамт хийхгүй бол явахгүй гэдгийг хэлье. Гуравдугаарт нь төрийн институцийн бүтэц буюу засаг захиргааны нэгждэр тодорхой өөрчлөлт хийхгүй бол энэ хууль хэрэгжихгүй. Хүчээр зөвшөөрлийн тоог буулгаж байгаа юм шиг болно. 2022 оны зөвшөөрлийн хууль дээр 350 зөвшөөрлөөс илүү гаргахгүй гэж хуульчилсан боловч амьдрал дээр 1000 гаруй дүрм журам бизнес эрхлэгчдийг боомлж байна. Монгол улсад хэн танилтай нь ажиллаа амжуулдаг, танилгүй нь хүлээдэг ийм тогтолцоог бид бүтээсэн байна. Тэгэхээр яах ёстой юм бэ гэхээр иргэдийн хурал, орон нутгийн өөрөө удирдах байгууллага журам гаргахгүй, дүрм гаргахгүй гэдгийг хатуу хуульчлах хэрэгтэй. Хоёрдугаарт төрөөс олгож байгаа ижил төстэй зөвшөөрлийг нэг цонхоор олгодог болгох шаардлага байна. Үнэхээр энэ дэд бүтцийн зөвшөөрөл эрчим хүч, ус суваг, дулаан энэ барилгын зөвшөөрлийг нийслэл Улаанбаатар хотод болон хотуудад нэг цонхоор гаргадаг, нэг цонхны үйлчлэгээ хийхгүй бол дөрвөн байгууллага дээр ээлжлэн очиод бизнес эрхлэгчид ядарч байна, хүнд суртлын хаалгыг татаж байна, авилгын эрсдэл бий болж байна. Тийм учраас энэ хуулийг бол би дэмжиж байгаа. Гэхдээ эдгээр өөрчлөлт байхгүй бол эргээд нэг тунхаг үйлдвэрлэгч шүү гэдгийг дахин хэлье. Баярлалаа. За асуулт асуух гэхдээ за хариулах үүрэгтэй. За энэ хоёр их хариулъя. Сайд. Баатархүү гишүүн үнэтэй санаа гаргаж байгаа. Тантай санал нэг байгаа. Тэгэхээр бид энэ төрийн үйлчлэгээний тод байдал ялангуяа бид нар захимжуулалт дээр онцгой анхаарч хөгжүүлэлтээ хийж байгаа. E-бизнес платформд ерөөсөө тэнд хандаад л зөвшөөрлүүд гардаг. Ер нь 90% тэгж гарна. За тэгээд төрд өөртөө мэдээллийг нэгээс илүү удаа шаардахгүй. Нэгэн системд мэдээл орлоо бол тэр системийг төрийн бүх байгууллагууд тэрийн дагуу бүрдүүлбэрээ хангаад явдаг. Ахиж цаас нэмэхгүй гэдэг. Ингээд бид нар ялангуяа тэр техникийн нөхцөлтэй холбоотой асуудлууд байна. Ингээд олон давхар байгууллагын зөвшөөрөл нэгдсэн бодлогын уялдааны алдагдaltaж энд байхгүй. Хот төлөлт нэг гарсан бол тэрийгэ дагаад дэд бүтцэц, эрчим хүч, ус, суваг, цэвэрлэх бүгд гардаг дагсан боломж нөгдөг. Тэрнээс нэг нь юм өгчдөг, нөгөөт нь өгдөг. Боломжгүй байхад өгдөг. Гэдэм үү ингээд өөр. Жишээлбэл салбарууд чи өөр яваад байна шүү дээ. Эрчим хүчний их усүр болцоо толгор өгчдөг. Нөгөө талдаа дулаан байхгүй. Тэгэхээр өгдөг. Гэтэл тэндээс нь цэвэр бохирын одоо асуул шийдэгдэг болохоор нөгөө ажил байдгүй. Нөгөө ийм мэтийн одоо бидний өдөртмөн амьдралд тулгарч байгаа асуудал шүү дээ. Энэ болгоныг л зохицуулах гээд энэ 99 хуулийг өөрчлөе гэж оруулж ирж байгаа том ажил.
Тэгэхээр ажлын хэсгээ бүгдээрээ би бол ардчилсан намын өгтөд хандхад улс төрчлгүй бүгдээрээ Монгол улсынхаа хөрөнгө оруулалт бизнес орчныг сайжруулцгаая. Энэ бизнес эрхчлөө эдийн засгийн хэрэгслийн хуулиа нэгтгэхэд нэг ажлын хэсэг гарцгаагаад бүгдээрээ хий. Энэ удаагийн парламентын хамтын их сайн бүтээл болох байхаа. Энэ бол Монгол улсын хөгжилд эрхлэлийн төлөө бүгдээрээ хамтраад энэ төлөө нэг сайхан ажиллаад улсын их баяр наадмын өмнө энэ хуулиа амжилттай батлаад бас ингээд бүх тойрогтой бүх гишүүд очиод ярихад бүх салбартаа очиж ярихад бол их сайхан зүйл болно. Энэ бол үндсэндээ өнгөрсөн 35 жилийн хугацааны Монгол улсын хөрөнгө оруулалт бизнес орчинд хийсэн 6 сар гаруугийн дүн шинжилгээний үр дүн гарч ирж байгаа ажил. Их том удаа ахиж байгаа, орчноо сайжруулж байгаа. За ер нь ингэхгүйгээр манай эдийн засгаас цаашаа тэлэхэд бас хязгаарлалтууд болж байгаа. Хөрөнгө оруулалтаа сайжруулъя, орчноо сайжруулъя. Шинэ зах зээлийг нээ, бизнес эрхлэгчдэд дэмжиж гэдэг л юм гол. Зөвлөлтөөр санал нийлнэ, бүгд хамтраад ажиллана гэдэг итгэлтэй байна.